Сая надад амар гоё юм тохиолдлоо. Би ингээд метронд орох гээд түрүүнээс хойш ингээд анх метронд цуухаас л ахуулаад аль зүг рүүгээ явах үгүйгээ мэдэхгүй явж байгаад за ямар ч тач нэг ихнийхээ метро руугаа суугаад явчаад дамжих хэрэгтэйсэн аахгүй. Тэгээд дамжчаад яг дамждаг дээр бас яг аль тал руугаа явахаа мэдэхгүй нэг хүнээс ичээд асуусан чинь хилж би нэг хүн рүү харчаад тэр хүнээ ингээд өөдөөс ч гэсэн миний өөдөөс ч гэсэн харсан аахгүй. Тэнгүүд л би асуухгүйгээр яваад энэ хүн англи хэл мэдэхгүй гэж магадгүй ингээд л хажуу тал руу нэг залуу хүн л очиод нэг хүнээс асуучаад надад энэ зүг рүү явбал очноо гэж хэлсэн аахгүй. Тэгээ би асуучаад эргээ харсан чинь нөгөө надтай харц тулгарсан хүн над руу ирснээ намайг цуг дагуулж явснаа цаа чи ийшээ явмаа гэх цуг явж ирсэн. Метронд бит хоёр цуг яваад тэгээ намайг буусан чи цуг дагаа бууцсан аахгүй. Тэгэхээр би жоохон сэжиглээд яах гэдэг юм бол гэсэн чинь бууж ирснээ би ингээд англи хэл мэдэхгүй гэснээ нэг ийм хөөрхөн кейборд өглөө. За кейбордны товчлуур гэх юм уу. Тэгээд яагаад надад өгж байгаа юм бэ гэсэн чи зүгээрээ яагаад гэвэл надад хоёр ширхэг байгаа. Би чааг ингээд газар асуугаа явж байхад чинь мэдэхгүй байгаа гэж харчаад чамд туслахаар шийдсэн юм аа гэд. Тэгээд танаа хаана байдгийг гэсэн чинь манайх энд байдгүй гэж байгаа байхгүй. Энэ хот Шанхайд байдаггүй. Тэгээд энд юу гэж яваа гэсэн чинь би одоо ямар тач буудлын руугаа явна. Гэхдээ би мажор үзэж байгаа гинэ. Өө тийм үү би ч гэсэн маргааш үзэн штэ. Хоёлаа хамт маргааш тэнд таарч болно штэ гэсэн чинь зүгээрдээ би мажорыг гаднаас нь үзэж байгаа гэж заа. Гадаа зогсож түрүү нөгөөнийг би танд харуулж ирсэн штэ. Яг тэнд минь зогсож үзэж байгаа юм шиг. Тэгээ ийм гоё Counter Strike-ийг бас ингэж үзэх гэж ирж байна гэдэгтэй. Би ми бол хажууд нь зүгээр л жаргацсан байгаа байхгүй. Онгоцоор явж ирснээ. Гэл буудалтай тэгснээ. Юутай тикттэй бүх юм руугаа яваарч байгаа байхгүй. Над бол ямар ч тийм зовох шаардлага байхгүй. Би дүнгийн сая бүр амар гоё. Зүгээр надад энэ бэлгэндээ биш байхгүй. Тэр хүний сэтгэл нь бол бүр ямар гоё санагдав. Нэг хятад хүмүүс л гоё хүмүүс байна. Тэр хүн жоохон нэлээ ядруу байрыг харагцсан байхгүй. Тэгээд Германд байсан мөнгө өгчлөө. Надад нэг Германд 120 эдийн ээлс тэрийг өгчлөө. За яах вэ? Бас хүн надад тэгээд гоё сэтгэл гараад надад миний очих газар руу цуг бууснаа, өөрөө буудлаа хитэрснээ. Тэгснээ бууснаа надад ийм зүгээр шууд өгснөө баяртай гэж байгаа байхгүй. Амар гоё инээснээ баяртай. За нэг тиймэрхүү л энэ. Одоо нэг буудлал руу орохоос өмнө би бүр бах юм мэдчихээн те. Хайлт амны 100 мөгөө болох чорл юм аа гэж бодсон. За сайн байцгаана уу. Би сайхан амарчаад одоо 2 дахь өдөр буюу 13-ны Шанхай мажорын тоглолтуудыг үзэх гээд гарч байна. Өнөөдрийн хувьд бол би өчигдрөө бодоход нэлээд эрт харлаа. Өчигдөр би нэг тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө гарсан болоо. Өнөөдөр 4 цагийн өмнө гарч байна. Өнөөдрийн хувьд бол гэх юм бол би юу яая гэж бодож байна. Одоо шууд буудлаасаа гараад одоо метроны буудлал руу алхаж байна. Тэгээд Монголын өмсгөл буюу Жерсигийн зарж байгаа газар руу очиж үзье гэж бодож байна. Тэгээд тэнд өөр бас бус зүйлс байвал бас харъя гэж бодож байна. Дөнгөж сая нэг айгуу сони юмтай таарлаа. Одоо яг энэ арт тэнд зогсож байгаа хүмүүс Шанхай мажорын тиктик хэвлээд шагийг хулгай заадах шиг байх юм. Шууд хэвлэгч машинтай цаасан дээр шууд хэвлээл. Тэгээ нэр мэр юутай тэн зүгээр шууд гаргаж ирчих шүү. Сонинлээ. Сая асуусан чинь энэ тикт юм уу гэдээ асуусан чинь. Тийм л гэж байна. За тэгэхээр бас нэг юм шагийн юм бас байх юм байна л да. Яаж вэ? Гайхалтай. Би одоо л яг Монголын Жерсиг авах гээд битүүч ирж байна. Эл Пласт Плаза гэдэг газрын зураг дээр бичээсэн шал өөр барилга надад заагаад. Одоо яг ингээд явж ирж байгаа харсан чи яг энд Эл Пласт Плаза гэдэг байна шүү дээ. За өвтөж орж үзье. Бид ч дотор нь ороод ирлээ. Нэг давхарт нь байгаа гэсэн. Тэгэхээр тэнд
Сэмэр газар харчих шиг боллоо шүү. Vitality ч түү. Ер нь бүх багуудынх нь логотой газар байна. За эндээс надад гоё читүүгийн өмсгөл яг л аммаар санагцсан. Тэгээ гоё өмсгөлүүд дундаас читүү харагдчихсан. За яг энд байгаа юм байна. Дрилласын өмсгөл ах шүү хөө. Широ. За энд бол ер нь баг бүх багийн өмсгөл хүүдий бүх юм байгаа юм байна. Яалтаа ёо so cool. Читүү Нико Spirit өмсгөл бас энэ бүр байна. За би юу ч монголцын өмсгөлийг хараад байна. Энд бол житүүгийнх бол нэлээд харагдаж байна. Яг миний хүсчихсэн багийн өмсгөлүүд байх шүү. Энэ спи эргүүлэх юм байна. Спи эргүүлээд эндээс таарсан юмнууд нь юм хожих юм шиг байна. Энд өнөөдрийн тоглолт болох Vitality тамирчдын өмсгөл нь байна. Lens, Sphinx, Zaiwo, Apex, Mezi мэдчихлээ. За тэнд монголцын өмсгөл харагдаад ирлээ шүү. Phase Clan Монголц гэдэл байна да. За энэ юу ч монголцын өмсгөл юм. Би монголцын өмсгөлийг уртлаас харуулъя да. За монголцын өмсгөл маань энэ шүү. Янз юм аа. Монголцын өмсгөл аюу гоё юм. Өнгөтэй нөө читүүгийнх бас гоё гоц поло. Энэ нь гоё гэлтхамдгийг өчтөр харсан да гадаа явж байхад. Одоо яг энэ шиг ийм байвал гоё юм. Design. Читүүгийнх гэдэг байгаа юм байна. Энэ читүүгийнх нь баха. Тэгсэн байна. Читүүгээс надад шууд. Let's go Монгол гэх юм аа. Let's go читүүг сэнгэ. За мөхсөн биш. Энэ дээр ахлах зөндөө энэ. Энэ читүүгээ читчихсан. Бас нэг юм фотографи хийх юм гэж бодоод читүүг бол юу юм хамгийн гоё юм даа. Зүгээр юм цааш. Энэ ч нэг гоё юм. Тэгтээ фотографи болоос. Яг ч фотографи чанар таах юм. Энийг ч чагийг бодсон. Тэгээд бас сайн пэт хасаа. Тэгээд баттай. Энэ дээр читүүгээ тавьдаг байдаг. Жарахаар энэ. Ажиг яг доктор. Энэ дээр бүгд тийм. Ямар ч зүйл доктор. Остгийн зүйл magic. Чоппер гэсэн хаа. Өөр бүтээх доктор. Яг хайж байгаа гэж. Яг та доктор гэж хэлсэн юм. Яна таатэ. Вайталити. Ахиж байна. Баяр гэж. Yeah, good. Actually, really good. What if I need to stick it? Fine. Stick it. I'll chop. Maybe next time. I feel like. Ding. Start off in this hot. What the fuck? Zaiwo. Same by us. Same shot. Fast and my work. Pilot. Gamers man, trying to check the video. How putting it on it. Is it graphics? Is not on it. How put it on. Man. Now we have to answer. We are what the Phase Clan болон ер нь бол Phase Clan-ыг хамгийн үнэтэй өмсгөл байна да. Heroic-ийн бас араас нь орж юм. За тэгээд ер нь гоёуд нь бол бараг дуусцгаацсан байна дөө. Монголд бол одоо ерөөсөө сая заахгүй ээлээсээр. Одоо тэгээд өчигдөр тоглолттой өдөр нь хүмүүс зүгээр л 2-2-ыг аваад, үгүй 2-2-ыг гинэ 10-10-ыг аваад зүгээр нэг хүн хийж худалдаа авалт хийсэн гэж шүү.
Надад бол энэ өстө үнэхээр амар харагдаж байна. Гэлэлцэж гэлтгана гэж тест янз юм аа. Future is black гэж шүү. 而且从3-4和利弗许，我应该是预判的对手这一波可能要长期提臂，两个人加的1-2大步的话，躲掉了对手所有的杀伤力。其中不得不提的就是尼克对于顶点的一个后俯技巧，而这个技巧效果导致于后期在跳位处理。 자, 빈스. Which one you want? Oh, Just one. yeah. I want 10. Okay. 자, би ингээд гар халаадаг. Yeah, Максан чаа. the whole Oh, price. yeah, Yeah, yeah. yeah, yeah. Thank you. Thank you. Thank you so much. Би ингээд гар халаадаг. Би марлаа. Тэгсэн чинь ийм карт өгч байна. Энэ зүгээр л нэг энгийн карт байна дөө. Арталтаа яг хоо ингэж юм бичтгэл юм байна. Би яг хятадаар болохоор их сайн ойлгохгүй нөө. China Post. За тэгээд надаа бас нэг ийм гоё уут бэлгэлж байна. Тэгээд би эндээс юу яасан бэ? Монголын жерси бас авсан. Энийг цуг ишний хийчдөө. Монголын жерси ямар байсныг хийж байгаа үзүүлнэ за. Энэ жерси авсан. За тэгээд ихний мап дууссан. Heroic G2 кожж байх шиг харагдаж байна. Сонирхолтой юмнууд их болж байна. Би бол G2 Heroic-ийг хангалттай илүүрхэх байх гэж бодсон ч бас. Гүү байна. Heroic угаасаа чанга байлаа л дээ. Монголцтой таарч тоглож байхад л юм ямар хаахыг харсан л та. За тэгээд энэ хүмүүс бахан тэмдэгдэж байгаа шүү. Бид ч орой даа. 的话，那 Heroic 可能真的是要受到威胁了。怎么说？尼克现在这么咖喱有说法吗？你看，还有吗？共享沙鹰，哎， Who are you？扫一手，第二仓位，再说一个，15杠10杀到了队伍的 T1呀，那之前是6杠10的数据，还有吗？哎，等下旁边，尼克的大爆发也是点燃了队内的这种气氛啊，手感大家都在上升啊。哎，都在回暖，都在敢打。 And FaZe, who will be the greater titan in this arena today? Vitality， 两支志愿之夜的战斗，谁会笑到最后？当然是我们自己了 ，Vitality。 And finally, are you excited to head out there and meet this incredible crowd? Hell yeah！ 我们已经准备好去跟观众朋友们在面前打比赛了。 And Flames? Hell yeah！好的，感谢两支队。 Ni hao Shanghai and hello Counter-Strike fans, because we just had one epic quarter final, but we got another one coming your way to decide the final spot. Vitality taking on FaZe.
找手感。杀入淘汰赛8强，向我们展示了这就是老牌强队的底蕴。菲子在选择主动进攻的时候，在失去强队优势情况下，并不能够对小红造成任何的威胁。小伙也好像是你有没有准备好把你们失掉的那一场失利用生？ За өнөөдрийн мачор маань энэ хүрээд дууслаа. Миний мачорын тоглолтууд маань тэгээ дөнгөж сая хамгийн сүүлийн тоглолт болох Vitality эсрэг FaZe тоглоод FaZe Clan 2-1 ярцтайгаар хожлоо. Яг уур амьсгал бол саяст үнэхээр гоёлоо. За бараг л аврагын төлөв тоглолч эхэллээ. Нэг талаас нь FaZe гэж ярьлаа, нөгөө талаас нь Vitality гэж ярьлаа. Үзэгчд бол стогоо дэмжлээ. 我当时挺爽的，我他妈的一路拉到底。За би нэг юм газар ирсэн. Одоо яах гэж байгаа вэ гэхлээр энд яана би ингээд яг мэрэгжлийн бос алдаа гаргаад байгаа байхгүй юу. За тэгэхээр би хятадын бас нэг зарим нэгэн шоуных нь газар ирсэн байна заяа. Энд бол мангар олон шоуны газар байд юм байна. Тэгээд манай Солонгосоос ирдэг хоёр найз яг одоо ирж байгаа. Бид нэр ерөөсөө уулзааг байгаа. Тэр хоёр өчигдөр ирсэн. Ягаад гэвэл би завгүй тэр хоёртой таарах ямарч боломж байхгүй бодлоо. Тэгээ маргаашнаас тэр хоёр бас надад олдохгүй болчихно. Ягаад гэвэл тэр хоёр маргаашаас ахуулаад Шанхай мажорын файнал шатны эсгүүдийн үзэн гранд файналын. Тэгэхээр би яг зөрөөд маргаашнаас ахуулаад нэг тийм хийх юмгүй болчихж байгаа. Гэхдээ би яг өөрөө одоо влог хийж байгаа учраас яг влогондоо зориулаад нэг явах гэдэг газрууд харцсан л байгаа. Тэр лугаа явд юм уу гэж бодож байна. Одоо юу гэж тэгээд манай хоёр найзарч байгаа. Манай нөгөө хоёр маань ирэх гээд ирч чаддгүй гинэ. Яагаад вэ гэсэн чинь такси юусоо баригдахгүй байна гинэ. Таксийн заавал утасны дугаартай байж иж такси баригдах юм шиг байна гэдэг. Тэгээ манай хоёр маань яагаад утасны дугаарг байгаа вэ гэхэлэр eSIM авсан. eSIM-ын дугааргүй юм шиг шүү дээ. Мэдхгүй тэгээд би ч өөрөө сайн мэдхгүй, тэр хоёр ч сайн мэдхгүй тэгээд 3 гай нийлж уулзах гал нэг газар тохирцсон тэгээд явчлаа. За ятаж кофе авч уучаад гарч ирж байна. Тэгээд миний хоолоо сая Vitality болон FaZe-ийн тоглолтыг үзэж яхад сөөчлөө. Нилээн ориллоо. Хоёр баг хоёлаа айгуу гоё тоглолт үзүүлсэн. Тэгээд би бол яг хувьдаа Vitality-г дэмжиж байсан. Тэгээд даанч Vitality маань хожигдчихлоо. Тэгээд надаа нэг санаа орж ирсэн нь энэ зүгээр санаа төдий байгаа. Юу вэ гэхэлэр маргааш гарч тэр нэг юу үздэм үү гэж бодож байна. Гадуур нөгөө нэг дамын одоо нөгөө шагийн гэж ярьдэн штэ. Шагийн билетүүд зарж исэн бохгүй. Тэгээ бид тэр шагийн билетүүдийг үнэн нь ямар байдгийг судалж агаад тэгээд болохоор бол маргаашийн тэр тоглолтыг үзье гэж бодож байна.
taking over control. Let me speed it up, there's no pit stop. Head a real top with my top. In my pressure, yo, we cool for the regular. Must have the truth, I'm a pro, you're an amateur. Unless they think so, she just gave no competitive. Now back up, pop, pop. Someone to the fish, get through, and we're making love. Make it feel like it's all told. Hands up, make it feel like it's all told. Make it feel like it's all told. Take it fresh.